Тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр би та бүхэндээ маш нэгэн чухал хичээлийг сэдвийн хичээлийг бол орохоор одоо бэлтгэсэн байна. Тэгэхээр энэхүү хичээл маань бол өмнө нь та бүхэнд хэлжсэн POI буюу Point of Interest гэдэг одоо үгний товчлол болох одоо бид монголоор бол сонирхлын цэг гэсэн үг. Тэгэхээр сонирхлын цэг дээрээс бид нар арилжааныхаа ерөнхийдөө бол арилжаагаа төлөвлөж сонирхлын цэг дээр хүрсэн цагт бол арилжаагаа төлөвлөж оролцдог гэдгийг бол та бүхэн мэднэ. Тэгэхээр ерөнхийдөө бол өнөөдөр сонирхлын цэгийг ерөнхийдөө сонгож хэрхэн одоо сонирхлын цэгийг зөв сонгох уу мөн аль одоо шаардлагуудыг хангасан байж тэр сонирхлын цэг хүчтэй болох уу гэдэг талаар бол үзэх гэж байна. Тэгэхээр сонирхлын цэгийн сонголт болон наривчлалын талаар өнөөдөр үзнэ. Тэгэхээр та бүхэн хичээлдээ анхаарлаа хандуулад үзээрэй. За тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэн эндээс харах юм бол би евро долларын одоо чарт гаргачихсан сууж байна. Тэгэхээр евро доллар дээр бол та бүхэн харах юм бол ерөнхийдөө бол ханш бол дээшээ чиглэлтэй аптренд явж байна гэж харагдаж байна. Яг энэ хүртэл. За дарах юм бол ханш бол аптренд явж байгаа харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол аптренд явж байгаад энд бол ханш бол эргээд даунтренд рүү шилжсэн байна. Энд бол бидний мэдэх change of character буюу чок хөдөлгөөн маань явагдсан байна. Чок явагдсан байна. Чок буюу market structure shift буюу одоо аптренд явж байгаа даунтренд рүү шилжих хамгийн анхны хөдөлгөөн бол энд явагдсан байна. За тэгээд явагдсны дараагаар бол бидний одоо order block буюу сонирхлын цэг маань бол хаана үүссэн бэ гэхээр энд үүссэн байна. За сонирхлын цэг маань бол энд үүссэн байна. Сонирхлын цэг маань энэ бол 4 цагийн чарт би гаргачихсан байна. Тэгээд сонирхлын цэг дээр бол ханш хүрээд тэгээд бол унсан байгааг бол та бүхэн харж байна. Тэгэхээр бол энэ order block буюу одоо энэ уналтаас өмнөх уналтаас өмнөх одоо энэ bullish candle одоо up candle маань бол ерөнхийдөө бол order block болж үйлчилж нэгсэндээ order block дээр ханш ирээд ерөнхийдөө буцах буюу reverse хөдөлгөөнийг бол хийж байгаа харагдсан байна. За тэгээд энэ бол 4 цагийн чарт учраас бид нар 4 цаг дээр бол зөвхөн баталгаа авч орохгүй 4 цагийг бол бид нар ерөнхийдөө бол том цаг гэж хардаг. Том цаг буюу одоо том цаг бид нар одоо ерөнхийдөө анализ хийснээр бол том цаг дээр анализ хийснээр бид нар ерөнхийдөө бол зах зээлийн одоо чиглэлийг бол хардаг. Том цаг бол маш чухал. Том цагаас эхлээд бид нар бол анализ хийж top down анализ буюу том цагаас дунд цагаас жижиг цаг руу ерөнхийдөө анализ хийн. Тэгэхээр том цаг бол хамгийн чухал цаг гэж бол ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл том цагийг цаггүйгээр бид нар ерөнхийдөө жижиг цагийн тэр одоо маш одоо эргэлзээтэй хөдөлгөөнүүдийг бол ерөнхийдөө тэнд бол төөрнө гэсэн үг. Тийм учраас том цагийн одоо анализ, том цагийн одоо найруулга гэж ярьдаг юм да. Бол маш чухал гэсэн үг. Тэгэхээр том цагаас эхлээд бид нар анализ хийж байна. За тэгээд энд бол бидний POI буюу одоо сонирхлын цэг маань бол энд бол үүсчихсэн байна. За тэгээд хэдүүлээ 15 минутаар шилжиж үзье. За 15 минут дээр шилжих юм бол бид нар ханш бол хамгийн түрүүнд бол энд бол ерөөхдөө бол 15 минутын одоо чарт дээр бол энд бол хамгийн анх одоо 4 цагийн одоо сонирхлын цэг буюу POI дээр ханш бол хүрсэн. Ханш хөрөнгөтэй бол 15 цаг дээр бас change of character буюу одоо market structure-ийн шилжилт бол хийсэн байна. За энд бол чок үссэнтэй. Ягаад гэвэл чок үсхийн тулд энэ хаяа эвдээд
Aristotle-ийн шинээр үүссэн higher law-ыг бол эвдсэн байдаг. Тэгснээр бол choke бол амжилттай үүссэн байна. Ингээд choke бол амжилттай үүснээ дараа бол биднэрт энэ choke-ыг үүсгэсэн нэгсэндээ сонирхлын цэг маань бол энд маш ерөнхийдөө бол төгс order block үүссэн байна. Яагаад би төгс гэж хэлсэн бэ гэхээр энд бол та бүхэн харах юм бол энд imbalance үүссэн байна. Imbalance үүссэн гэдэг маань бол биднэрт бол ханш бол ийшээ энийг үүсгэсний дараа бол буцаж ирэх магадлал нь маш өндөр. Тэгээд ерөнхийдөө бол order block бол imbalanceтэй гэж ижил одоо ерөнхийдөө хүчтэй order block гэж явагддаг. Хоёрдугаарт бол та бүхэн анзаарах юм бол энэ дээр бол та бүхэн анзаарах юм бол энд хоёр ерөнхийдөө equal high буюу одоо double top маягийн зүйл үүссэн байна. Энд бол double top маягийн зүйл үүссэн байна. Double top маягийн зүйл дээр бол ханш бол дээр нь маш их одоо доллар байгаа шүү дээ. Яг тэгвэл liquidity байгаа тий. Тэгээд liquidity-г sweep хийгээд дээшээ liquidity-г хамж аваад тэгээд унж байгаа учраас бол энэ ерөнхийдөө бидний сонирхлын цэг бол маш хүчтэй сонирхлын цэг бол боломжтой гэсэн үг. Тэгээд та бүхэн харах юм бол энэ хүчтэй сонирхлын цэгийг бол ханш хүрээд бол шууд унсан байна те. Тэгэхээр энэ бол маш одоо цэвэрхэн одоо маш одоо зөв хийсэн одоо order block үүссэн байна. Сонирхлын цэг үүссэн байна. Тэгэхээр бол бид нар хэрвээ энэ дээр арилжаанд орсон бол маш сайхан өндөр risk to reward ratio буюу ашиг алдагдлын харьцаа бол маш өндөр одоо арилжаанд орох боломжтой байсан байна. Ингээд доош харах юм бол маш өндөр risk to reward ratioтэй арилжаа хийх боломжтой байсан байна. За тэгээд харах юм бол энд бол угаас одоо бидний order block дээр бол дэмжигдсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 4 цагийн order block бол энэ томор харагдаж байгаа. Энэ дээр харагдаж штэ. Энэ дээр бол ханш бол хүрээд 5 цаг дээр бол trend change буюу одоо choke хөдөлгөөн үүсснээр бол бид нар одоо энийг бол том цагаас дунд цаг руу одоо шилжүүлж одоо нэгсэндээ анализ хийгээд илүү өндөр risk to reward ratioтэй арилжаа хийх боломжийг бол үүсгэсэн. Тэгэхээр бол ингэж ерөнхийдөө бол том цагаас дунд цагаас жижиг цаг руу шилжүүлж арилжаанд орвол аюу ерөнхийдөө өндөр risk to reward ratioтэй арилжах боломжийг бол бидэрт олгож яадаг. Тэгэхээр бол ер нь та бүхэнд харах юм бол эндээс бид нэр арилжаанд орлоо гэж бодоход энд бас давхар одоо liquidity үүссэн байна. Яагаад гэвэл энд бол double bottom маягийн зүйл үүссэн биш үү дээ. Тэгэхээр энэ бол liquidity болгож ашиглагдана. Тэгэхээр бол ирээдүйд энэ бол сэтлэгдэх өндөр магадaltaй гэсэн үг. Тэгэхээр бол биднэрт бас таргет буюу одоо ашиг авах одоо ашигынхаа бас тодорхой хэмжээний хувийг авах одоо бас цэг болж болно гэсэн үг. Нэг хэрцэн 4 дээр одоо жишээ нь 20% авах ч юм уу тийм маягаар бол арилжиж болох байсан байна. За тэгээд үзэх юм бол 15 минут дээр бол ингэж ханшиг бол сонирхлын цэгийг бол шалгаад тэгээд бол ханш унсан байна. За энэ дээр хэдүүлээ бас 1 минут руу шилжиж үзье. 1 минут дээр бас баталгаа аваад илүү өндөр risk to reward ratioтэй арилжах боломж байсан байна уу? Эсгийн харъя. Харамсалтай нь энэ бол ерөнхийдөө хитрхийн өмнөх болчиход байгаа учраас харж болохгүй байна. Тэгэхээр хэдүүлээ 15 минут дээр хараад явна гэсэн үг. За тэгэхээр саяны хэсэг рүү очих юм бол бид нар энд бол маш өндөр risk to reward ratioтэй арилжах боломжтой байсан тийм. Тэгээ ханшиг хэдүүлээ явуулаад үзье. Энэ дээр оролдоо хийлээ гэж бодоод 4 цагийн ерөөхдөө энд бол 3.3 pips дайрлж байна. За хэдүүлээ энэ. За 4 цаг дээр харж үзье. 4 цаг дээр одоо хэдүүлээ ашиг авах цэгийг харж үзье. За тэгэхээр энд бол brick of structure бол дахиад явагдсан байна.
За breakup structure энд явагдсан ч гэсэн энд бол одоо жишээ нь бидний 4 цагийн одоо сонирхлын цэг биш үү бас. За энэ дэр 4 цагийн сонирхлын цэг дээр бол ханш бол баг зэрэг реакцлаад энд бол reacts харагдаж байна. Тэгээд бол шууд хүндлэлгүйгээр явсан байна. Гэвч одоо энийг бол дээр нь бол маш одоо хүчтэй одоо order block ерөнхийдөө шалгагдах магадaltaй order block байгаа гэдгийг бид нэр бас анзаарах хэрэгтэй. Энд бол бас та бүхэн харах юм бол энд бас им трендинг одоо liquidity дээр нь бол үүссэн байх магадaltaйг харж байгаас. Тэгэхээр бол энд бол маш их арилжаачд бол энийг дагаад арилжаанд орж байгаа учраас энэ бол сэтлэгдэх өндөр магадaltaй байсан учраас бол энэ бидний одоо сонирхлын цэг бол тимч одоо ерөнхийдөө тимч одоо нэгсэндээ тим одоо хүчин төгөлдөр одоо сонирхлын цэг болж чадаагүй гэсэн үг. Хэдийгээр энд бол imbalance үүссэн ч гэсэн энд бол нэгсэнд liquidity хамсан зүйл бол алга байна. Тэгэхээр liquidity дээр нь байна. Дээрээс нь энэ тодорхой хэмжээний imbalance байгаа учраас энэ imbalance-ыг нөхөх шаардлагатай учраас ханш бол мэдээж буцаж ирээд энэ imbalance-а нөхч юм те. Тэгээд доошоо унах магадaltaй учраас бид нар бол энэ одоо сонирхлын цэгийг бол илүү тийм магадaltaй илүү өндөр магадaltaй одоо сонирхлын цэг гэж үзнэ. Тэгээд ерөнхийдөө бол 4 цагийн одоо сонирхлын цэг бол энд байна. Тэгэхээр бид нар 4 цэг дээр одоо ганцхан одоо анализ хийхгүй 15 минут руу шилжүүлж дуун цаг руу шилжүүлж одоо жишээ нь оролт хийсэн байлаа гэж үзэхэд бидэрт бол энэ маш сайхан одоо арилжааны боломж үүссэн мэ тэ. Тэгээ бид нар одоо энд бол аль хэдийнэ одоо 20% ч юм уу авчихсан байлаа гэж төсөөлье. Одоо нэг хэрцэн 4 дээр 20% авчихсан гэдэг ашигынхаа 20%-ийг авчихсан гэж төсөөлчээ. За тэгээд одоо ханшийг одоо гүйлгээд үзье. За ханш бол одоогийн байдлаар бол 1 хэрцэн арфтаг үжин. Хэрвээ бид нэр энэ дээр бас таргет дээр авсан байх ханшийн тодорхой хэмжээнд хувь авах боломжтой байсан байна. Энд бол та бүхэн харах юм бол энд imbalance үүссэн байна те. Тэгэхээр бид нар бас одоо байгаа volume-ийнхаа тодорхой хэмжээний хувийг бас энэ imbalance дээр бол авах боломжтой байсан. Жишээлбэл одоо би жишээ шүү. Энэ дээр бол жишээ нь 40% ч юм авах боломжтой байсан гэж үзье. Тэгээд ханшийг одоо үргэлжлүүлээд энэ хүртэл одоо жишээ нь харъя. За энд ханш одоо маш хүчтэйгээр бас үргэлжлүүлэн унж байна. Та бүхэн харах юм бол энд бол дахиад order block үүссэн байна. Энд бол liquidity sweep хийгээд тэгээд ханш бол liquidity sweep хийгээд энд бол choke хөдөлгөөн явагдсан байна. Choke хөдөлгөөн энд бол явагдсан байна. Тэгээд энд бол бидний одоо сонирхлын цэг байлаа гэж үзэхэд энд бол ханш сонирхлын цэгийг бол шалгаад явсан байна. Сонирхлын цэг бол бас лааны үзүүр байх боломжтой. Яагаад гэвэл энийг бага цаг руу шилжүүлээд үзэх юм бол энэ бол урт зүүнүүд маань бол бага цаг дээр бол order block болгож харагддаг, сонирхлын цэг болж харагддаг. Тийм учраас бид нар бас лааны үзүүрийг бас order block гэж авч болно. Хэрвээ энэ одоо liquidity-г sweep хийгээд тэгээд structure-ыг бол сэтэлсэн тохиолдол шүү дээ. За тэгээд мэдээч imbalance байх ёстой. Тэгээд хэдүүлээ эндээс арилжаанд орсон болвол одоо энийг шалгаад арилжаанд орсон болвол
За явуулаад үзье. За одоо харах юм бол ерөнхийдөө бол одоо ханш бол эргэх одоо өндөр магадaltaй болчихсон байна. Ягаад гэвэл энд бол чок хөдөлгөөн бол энд явагдчихсан. Тийшээ даунтренд явж байгаад чок хөдөлгөөн явагдчихсан байна. Гэхдээ бол бид нар их ашигаа бол аль хэдийнэ энэ одоо юун дээр бол авчих боломжтой байсан. Одоо энэ range буюу энэ одоо order шалгагдаагүй өмнө нь хизээ шалгагдаагүй order flow болвол байна. Тэгэхээр энд бол ханш ирээд тодорхой хэмжээнд reaction-лаад эргэх боломжтой байсан учраас бид нар бол ихэнх ашгаа энд бол авчихсан байх. 90% хүртэлх ашгаа бол аль хэдийн энд бол авчихсан байх боломжтой байсан байна. За ингээд үзэхэд бол энд бол нэгийг хэрцэн 30 арилжаа зөвхөн 15 минутыг ашиглаад ороход бол энд бол маш өндөр risk to reward ratioтой арилжаа болох боломжтой байсан байна. За энд бол нэгийг хэрцэн 798 буюу бараг 8 нэгийг хэрцэн 8 арилжаа бол боломжтой байсан байна. Энд бол 1 минут руу шилжүүлж болохгүй учраас би 1 минут руу шилжүүлж илүү наривчлалтай арилжаа хийгээгүй. Энд бол зөвхөн 15 минутыг ашиглаж байгаа гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Тэгэхэд л одоо ийм өндөр risk to reward ratioтой арилжаа болж байна. Гэхдээ та бүхэнд бол ашигтай арилжаа чинь болоход бол ийм өндөр risk to reward ratioтой арилжаа бол тим хэрэггүй. Та бүхэн нэгийг хэрцэн 5 нэгийг хэрцэн 10 байхад л одоо жишээ та бүхэнд хангалттай их ашиг ирээдүйд олох боломжтой гэсэн үг. Тэгэхээр бол заавал ингэж шунаж илүү өндөр одоо risk to reward ratioтой байх гэж одоо хичээх албагүй хүчлэх шаардлага бол ханш бол хаанаас ч ирэх боломжтой шүү дээ. Эндээс ч одоо эргээ шууд ингээд явчих боломжтой. Тэгэхээр бол та бүхэн ханшиг бол хүчлэхгүй ханшиг дагаж арилжих хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол энэ явцдаа бол ашгуудаа одоо эргэх боломжтой цэгүүд төр ингээд аваад явах юм бол та бүхэн хэдийгээр стоп лосс цогсон ч гэсэн аль хэдийнэ энэ хүртэл одоо 50% ч юм уу одоо 90% ч юм уу ашгаа аль хэдийн аваад гарчихсан учраас та бүхэнд сэтгэл зүйн хувьд бол маш тааламжтай байх болно гэсэн үг. Тэгэхээр эндээс бол ханш эргэх магадaltaй хөдөлгөөн үүссэн учраас би бол ерөөхдөө бол одоо 1 минутын чарт одоо сонгох одоо боломжтой. Энэ хитрхи өмнөх одоо датад одоо арилжж байгаа учраас энэ 1 минутын чарт харагдахгүй. 1 минут чинь нэг 7 хоног байдаг баха да. 7 хоногийн одоо 7 хоногоос хитэрсэн учраас 2-7 хоног гэдэг лөө. 2-7 хоногоос нэг хитэрчихсэн учраас 1 минутын чарт бол ажиллахгүй байна. За тэгэхээр энд бол ханш бол эргэх одоо change of character хөдөлгөөн change of character явагдсан учраас ханш бол ингээд эргэх боломжтой хөдөлгөөн үүссэн байна. Тэгэхээр бол би 1 минутын chart ажиллаж байсан бол би эндээс long арилжаа харах байсан. Тэгээд long арилжаанд бол buy арилжаанд орох байсан. За ханшиг гүйлгээд үзье. За ханш бол дэшээ аптрend хэлбэртэй аптрend руу шилжиж явсан байна. За энд бол liquidity хамчаад дэш явсан байна. Энд харах юм бол та бүхэн liquidity энд бол хамагдсан байна. Trend line liquidity хамагдсан байна. Тэгээд ханш бол дэшээ явсан байна. Дээрс нь энд бол imbalance энд бол байсан байна. Imbalance-ыг өгчөөд ханш бол дэшээ явсан байна тий. Тэгэхээр энэ сонирхлын цэгүүдийг та бүхэн анзаарах хэрэгтэй. Сонирхлын цэг. Тэгэхээр ханш бол үргэлж сонирхлын цэгээс хөдөлж яадаг учраас та бүхэн бас өөрөөсөө яг ханш яагаад эндээс ийм хүчтэй хөдөлгөөнийг хийв гэж өөрөөсөө байнга асууж явах хэрэгтэй. За тэгэхээр ханш бол эргээд буцаад бидний 4 цагийн сонирхлын цэг рүү буцаж байна. За тэгэхээр эндээс бол та бүхэнд би сонирхлын цэгийн сонголтын талаар бол тайлбарлаж өглөө те. Сонирхлын цэгийн сонголтын талаар тайлбарлаж өглөө. Одоо ерөнхийдөө бол сонирхлын цэгийн наривчлалын талаар тайлбарлаж өгье. За энэ бол бидний
эснэр одоо 4 цагийн 4 цагийн одоо сонирхлын цэг байгаа тий. За тэгээд эндээс харах юм бол 4 цагийн сонирхлын цэг дотор 15 минутын сонирхлын цэг байж таараа тий. Энэ бол одоогоор 15 минутын чарт дээр гаргачихсан байна. Тэгэхээр 15 минутын сонирхлын цэг 4 цагийн сонирхлын цэг дотор байгаа. Тэгэхээр 4 цагийн сонирхлын цэг дотор 15 минутын сонирхлын цэг хаана вэ гэхээр эндээс харах юм бол энд байна тий. За хэдүүлээ энийг илүү тодруулчих. Refined буюу одоо нэгсэндээ илүү тийм наривчлсан хэлбэртэй. Наривчлсан одоо 4 цагийн ордер блокийн дотор одоо нэгсэндээ 15 минутын ордер блок биш үү? Тэгэхээр 1 минутын одоо ордер блок ч гэсэн энэний дотор байгаа гэсэн үг. Тэгэхээр бол хаш бол нэгсэндээ ордер блок дотор ч гэсэн ордер блок байгаа. Тэрний ордер блок дотор ч гэсэн ордер блок байгаа тий. Богино цагийн. Тэгэхээр тэрийг бол шалгах юм бол хааш бол бас хөдөлгөөнөө үргэлжлүүлээд хийх боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ school гэдэг үзье. За энд бол та бүхний харж байгаагаар бол энд бол liquidity бол маш их үүсчихсэн байна тий. Liquidity энд бол үүсчихсэн байна гэдэг чинь өөрөө энэний дээр бол маш их долларууд эргэлдэж байгаа тий. Долларууд эргэлдэж байгаа. Тэгэхээр энэний дээр бол маш их долларууд эргэлдэж байгаа учраас энэний дээр бол маш их долларууд эргэлж байгаа учраас энэний дээр байгаа POI буюу сонирхлын цэг бол хүчтэй сонирхлын цэг болох бас нэг магадлалыг нэмж байгаа. Энийг бас тэмдэглээд аваарай. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл бас сонирхлын цэг ерөнхийдөө liquidity-гийн дээр нь байх юм бол тэр сонирхлын цэг бол бас хүчтэй сонирхлын цэг болох одоо магадлалыг бас нэгээр нэмж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас танд одоо POI сонголт хийхэд бол илүү бас хэрэг болно. Тэгэхээр энэ бас чухал. За тэгээд ханшийг үргэлжлүүлээд гүйлгээд үзье. Бүүм. За одоо яасан бэ гэхээр ханш бол нөгөө нэг доторх 15 минутын цэвэрхэн үссэн ордер блокийг манд шалгаад унсан байна. Яг шалгаад унсан байна те. Ийм том онолт орж ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр бол нэгсэндээ sell limit order тавиад өгсөн бол ханш бол хэр уналттай явах байсныг бол одоо өстө жинхэнэ нөгөө нэг swing low-ыг чинь таргет хийх боломжтой байсан байна. За энд харах юм бол ханшиг гүйлгээд үзье. Бүүм. Нэг хэрцэн 25 ярилж бол аль хэдийн дуусчихсан байна. Зөвхөн 15 минутыг ашиглаад шүү. 1 минут дээр илүү бас наривчлах боломжтой байсан. Гэхдээ энэ бол тэгж заавал наривчлах шаардлагагүйгээр өндөр риск to reward ratio-д арилжаа болох боломжтой байсан байна. Зөвхөн 15 минутын чарт 4 цагийн чартыг наривчлаад POI наривчлал буюу бидний одоо миний зааж байгаа POI наривчлал хичээлийн одоо гол агуулга нь илүү өндөр risk to reward ratio-д арилжахын тулд та нэгсэндээ POI доторх POI буюу одоо order block доторх order block-ыг ашиглаж илүү наривчлалтай арилжах боломжтой. Энэ бол энэний тод жишээ байна. За энэ бол том одоо бокс нь бол 4 цагийн сонирхлын цэг буюу order block байгаа тийм. Тэгээд дотор нь бол энэ 15 минутын order block байна. Энэ бол маш том imbalance бол дотор нь үүсчихсэн байна. Imbalance-ыг бол ханш нөхөнгүүтэй дээр нь байгаа order block дээр минь ирээд order block-ыг шалгаад доошо reverse буюу одоо эргэх хөдөлгөөнийг бол маш хүчтэй хийсэн байна тийм. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол энд бол liquidity байсныг бол маш сайн анзаарах хэрэгтэй. Liquidity энэ дээр үс учраас бас энэний дээр байгаа POI буюу одоо сонирхлын цэг маань бол ингэж хүчтэй үйлчлэх шалтгаанаас болсон гэж хэлж болно. Тэгэхээр бол энд бол ханшин дээр бол энэ задрахад бол buy арилжаанд орж байгаа маш олон хүн байгаа тийм. Тэр buy арилжаачдын
ордыг бол ингэж гаргаад мөн энэ дэр бол сэл арилжаанд бол маш их арилжиж байгаа. Энийг бол сэтлээд сэл арилжаачдын одоо нэгсэндээ стоп лоссыг хамаад бол хаашаал бол ийм сайхан хөдөлгөөнийг бол үргэлжлүүлээд хийсэн байна гэсэн үг ээ. За тэгээд таргетлах юм бол 1/25 арилжаанд орох боломжтой байсан байна. Энийг илүү гүйлгээд үзэх юм бол хааш бас цаашаа явах нь хэдүүл бас харъя. За хааш бол бүр доошогоо нэг хэрцэн 57 risk to reward ratio-тэй бүр арилжаа болох боломжтой байсан байна. За энийг хэдүүлээ дундаа ашгаа бол мэдээч ихэнх бол ашгаа бол дунд нь аль хэдийн авчихсан байх болно. Бүх арилжаа юм болох боломжгүй. Тийм учраас бол мэдээч дунд нь бол ихэнх ашгаа бол авчихсан байна. Тэгээд хэдүүлээ цөөх үедээ ашгаа бол volume ба бол үлдээгээд явсан бол ханш ийм сайхан арилжаанд орох боломжтой байжээ. За энийг харах юм бол 1/73 арилжаа. 1/73. Та $1 эрсдэд $73 олох боломжтой арилжаа гэсэн үг. $10 эрсдэд $730 олох боломжтой арилжаа гэсэн үг. $100 эрсдвэл хэд вэ? $7300 олох боломжтой байсан арилжаа гэсэн үг. Тэгэхээр risk to reward ratio бол ийм танд бол ийм одоо боломжийг олгон дээрээс нь POI наривчлал бол танд ийм өндөр risk to reward ratio-тэй арилжах боломжийг олох боломжтой. Элит арилжаачдын ерөнхийдөө бол нэгсэндээ элит арилжаач та орж ирснээр та ийм түвшний арилжааг бол наривч POI наривчлал POI сонголтоо зөв хийснээр мөн liquidity-г анзаарснаар мөн imbalance-ыг анзаарснаар ерөнхийдөө мэдээч хамгийн чухал нь market structure-ыг ашигласнаар бол ийм өндөр risk to reward ratio-тэй арилжаа хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бол POI наривчлал бол ийм ашигтай ийм ерөнхийдөө өвөөч өндөртэй арилжах боломжийг бидэрт олгож байгаа зүйлээ гэсэн үг. За тэгэхээр хэдүүл бас дунд нь бас энд бол богино цаг дээр арилжах боломжтой шүү дээ. За 15 минут дээр буюу одоо дунд цаг 15 минутыг бол бид нар дунд цаг гэж үздэг те. Тэгэхээр 15 минут дээр бас арилжаанд орох ямар боломжууд байсан байна гэдгийг үзье. За энд бол жишээ нь 15 минутын break of structure бол үүссэн байна. За break of structure үүссэн байна. Энд бол тэгэхээр бидний POI буюу сонирхлын цэг маань бол үүссэн байна 15 минут дээр. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрс sell арилжаанд орох гээд нэгсэндээ sell захиалга өгөөд үзье. За take profit-ыг бол энэ доошо хамгийн сүүлчийн авах take profit-ыг энд гээд үзчихье. За энийг хэрцэн 43 болж байна те. Тэгэхээр бол дунд нь ч ихсэн арилжсан бол risk to reward ratio өндөртэй арилжаа болох боломжтой гэсэн үг. За гүйлгээд үзье. За risk to reward ratio маш өндөртэй арилжаа бас болох боломжтой байсан байна. За эндээс бас та бүхэн харах юм бол дунд нь ч ихсэн энэний дунд ч ихсэн арилжаанд орох боломжтой байсан. За харах юм бол энд бол дахиад break of structure бол энд үүссэн мэ те. Break of structure үүссэн байна. За энд бол дахиад break of structure үүссэн байна. За энэ break of structure үүсгэхэд бол энэ бидний POI буюу сонирхлын цэг энэ дээр бол sell арилжаа өгч үзье. Sell limit захиалга өгч үзье. Өгсөн байлаа гэж бодоход яам арилжаа хэрхэн явагдах байсныг харъя. За энэ POI дээр бол хүрсэнгүү. Тийм учраас энэ бол зүгээр хааш бол байнга POI шалгана гэж байхгүй. Гэхдээ энд бол та бүхэн харах юм бол энд бас break of structure үсээд энд бол бидний POI тий. Энэ POI-г шалгаад бол хааш явсан байна тий. Энд бас sales гайлах боломжтой байсан байна.
За энд бол бас биднэрт POI үүссэн мэн те. POI үүссэн мэн. За энд бол бас сэл захиалга өгсөн бол яах байсан бэ талаар бас харцгаая. За энд бас break of structure үүссэн мэн те. Order flow бол order flow ингээд шалгаад явна гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар order flow хичээл дээр үтсэн. Order flow ингээд шалгаад яваад байна. Хааш бол үргэлж order flow шалгаж явдаг. Тэгэхээр нэгсэндээ mitigate хийгээд яваад байна гэсэн үг л дээ. Order flow бол ингээд үргэлж ингээд хүндлэгдээд явж байна те. Order flow бол эвдэгтлээ ерөнхийдөө хүндлэх одоо order flow хүндлэх одоо магадлал өндөр байдаг. За энд бол бас break of structure явагдсан байна те. Энд бол break of structure явагдсан байна. За энд бол бидний order block байна. За энд бас арилжаанд ороод явах юм. Хэр амжилттай арилж болох талаар харцгаая. За бидний сүүлчийн арилжаа stop loss зогсон байна. Stop loss зохино гэдэг маань 1% гэсэн үг, 1% алдагдал гэсэн үг. За энэ бол stop loss шин зогсон. Гэхдээ бол бид нар бол энд 15 минутын swing structure дээр бол бас ашигийнхаа 50%-ийг бас авчих боломжтой байсан. Тэгэхээр нэгсэндээ харах юм бол 195-ын одоо 50% гэдэг чи одоо нэгсэндээ 1.5 хавцаа хувь бол авчихсан гэсэн үг. Тэгэхээр бол энэ арилжаанаас stop loss зохиход бол аль хэдийн 1.5% авчихсан учраас энэ бол хасах нэг болоод одоо бид нар 1% арьссан учраас хасах нэг болоход бол аль хэдийн 1.5% энэ дээр бол авчихсан учраас бид нар тэг 1.5% ашигтай бол энэ арилжаанаас гарах боломжтой байсан байна. За сүүлийн арилжаанаас өмнөх арилжаа нь бол бас аль хэдийн 50% ашиг авчихсан гэж үзэх юм бол баг энэ хавьд ч юм уу авчихсан ашигуд аваад баг 90% ашиг авчихсан байлаа гэж бодоход бол энэ арилжаа stop loss зогсон ч гэсэн ерөнхийдөө бол бидэрт бол нэг тийм нөлөө үзүүлэхгүй арилжаа. Тэгэхээр risk to reward ratio өндөртэй арилжаа хийнэ гэдэг маань ийм ашигтай гэсэн үг. Risk to reward ratio-тэй өндөртэй арилжаа хийх юм бол та ерөнхийдөө танд бол таны win rate буюу ашиг авах тэр хэдэн хувьд нь одоо ашигтай арилж нь хэдэн хувьд нь ашиггүй арилж нь гэдэг бол нэг хамаагүй болчихно гэсэн үг. Та 50% арилж 50% оноход ч ашигтай 30% арилжинд ороход ч гэсэн ийм өндөр risk to reward ratio-тэй арилжих юм бол эцсийн дүндээ бол ашигтай л гарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол энэ бол яагаад ингэж ирсэн гэхээр энд бол бидний хувьд бол unmitigated буюу өмнө нь шалгагдаагүй одоо POI буюу сонирхлын цэг байна те. Тэр сонирхлын цэгийг бол хааш бол шалгаад байсан байна те. Тэгэхээр бид нар бас энд бол бас сэл арилж өгөх боломжтой байсан байна. Тэгэхээр энийг одоо шалгахын тулд бол хааш бол буцаж ирээд энийг бол шалгасан байна те. Шалгаад бол энэ бас сайхан 1/8 арилж бол бидэрт өгөөж өгөх боломжтой байжээ. За тэгээд харах юм бол энэ POI бол ерхэд бол өмнө нь бол энд нэгдүгürt imbalance байна те. Энд бол нэгдүгürt imbalance байна. Imbalance буюу одоо бид нар энэ харах юм бол энэ candle-аас энэ candle-ийн хооронд бол бидэрт бол маш сайхан imbalance үүссэн байна. Дээрэс нь энэ imbalance-ыг нөхөд дээрэс нь юу байна? Харах юм бол та бүхэн харах юм бол энэ дээр нь бол маш сайхан triple top ч юм уу double top ч юм уу маягийн зүйл үүсчихсэн байна те. Тэгэхээр энд бол liquidity гэсэн үг, liquidity. Дээр нь бол маш их доллар байгаа гэсэн үг. За энийг татаад үзэх юм бол энэ баг
4 орой үүсгэж гисэн тий. Тэгэхээр энэний дээр бол маш их долларууд эргэлдэж байгаа. Долларууд эргэлдэж байгаа. Тэгэхээр NPOI бол хүчтэй болох маш өндөр магадaltaй гэсэн үг. Тэгэхээр бол бидний арилжааны бас энд арилжаанд орох бас шалтгаануудыг бол нэмж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ арилжаанд орсон бол бид нар нэг их цан 8 арилжаанд орох боломжтой байжээ гэсэн үг. За тэгэхээр бол та бүхэн энэ арилжаанд одоо order flow-ыг дагаж арилж байгаа мөн point of interest буюу одоо бидний order block сонирхлын цэгүүдийг хэрхэн зүйтэй ашиглах уу? Тэднэр нь одоо хэрхэн хүчтэй байгааг нь мэдэх үү гэдэг бол хичээл орлоо. Тэгэхээр та бүхэнд бас ойлгомжтой байсан гэж найдаж байна. Тэгээд энэ ерөнхийдөө та бүхэн болвол order flow-ыг үргэлж дагаж арилжах ёстой. Order flow-ыг сүрж арилжах юм бол арилжаанд бол ашигтай арилжна гэж байхгүй гэдгийг бол энэ бичлэгээс ойлгосон байх. Мөн бас бид нар арилжаанд амжилттай ашигтай арилжахад бол заавал тэгж өндөр одоо team өндөр одоо win rate буюу ялалтын одоо хувь нь өндөр байснараа бид нэр ашигтай арилжаач болно гэсэн үг шээ гэсэн үг. Тэгэхээр энд бол би энэ явцад бол 5 арилжаа жишээ нь алдсан байлаа гэж бодоход би хасах 5% те. Тэгэхээр энэ бол хэдэн хувийн нийт арилжаа болсон байна гэдгийг харъя. Тоолж үзье. За энэ бол 73%. Мэдээч бол энэ дунд нь бол ихэнх хувь авч байгаа л да. Гэхдээ бол тэр нэг хамаагүй. Одоо хэдөө хийх боломжтой байсныг тооцоолъё. Энд бол 73 нэмдэг нь. За энэ арилжаа хэд вэ? 43 нэмдэг нь. За энд бол 10% ашигтай арилцсан байна. Бараг 11% ашигтай арилцсан байна. За энэ бол 935. За 9 гэд биччихэ. За энд бол за энэ сүүлийн энэ хоёрыг бол алдагдал гэд тооцоод үзчихье бүр. Дунд нь эдгээр ашиг авах байсан ч гэсэн. За тэгээд энийг хасах 1 гэд үзэх юм бол хэд байна гэхээр за 73 дээр 43-ыг нэмээд үзэхэр чинь 116 дээр нэмэх нь 11 гэдэг чинь 127-аас хэсэг 1 126 нийт 125 5-ын risk to reward ratioтэй буюу одоо эндээс энэ хүртэлх арилжаанд эндээс энэ хүртэлх арилжаанд бол нийт 125%-ийн ашигтай арилжах боломж бол үүсэж исэн байна гэсэн үг. За тэгэхээр бол энэ хичээлээр та бүхэнд ойлгомжтой байсан байх. Бас та бүхэнд уран зориг өгсөн байх гэж найдаж байна. Тэгэхээр та бүхэн бас мэдээч энд би одоо ингээд амархан байдлаар ингэж харуулж байж боловч яг зах зээл дээр яг жинхэнэ зах зээлийн хөтөлбөрөн дээр бол энэ арилжаануудыг хийхэд бол тийм ч амархан биш. Тэгэхээр та бүхэнд туршлага байх шаардлагатай. Тэгэхээр туршлага хоригдлуулахын тулд та бүхэн өмнөх цагууд дээр анализ хийж мөн ирээдүйн цаг дээр буюу одоо жинхэнэ зах зээл дээр яг бодитоор анализ хийснээр бол таны туршлага нэмэгдэнэ. Тэгээд энийг үргэлж тэр арилжааны арга барилдаа маш олон баталгаа авахын тулд өндөр risk to reward ratioтэй мөн өндөр одоо магадaltaй арилжаануудыг эрэлхийлж яваарай гэж хүсэж байна. Тэгээд та бүхэнд энэ бичлэг ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай залуусаа.